Галийн ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын төмөр учир байна. Та бүхэндээ энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгье. Өчигдөр 23 цагийн үед бол сошиал орчинд тавигдсан иргэн нэргүүгийн гэх мэдээллийн дагуу бид нар өнөөдөр өглөөнөөс хойш шалгалтын ажиллагаа явуулж байна. Бид нар бол төрийн хяналт шалгалтыг үр дүнтэй хүртээмжтэй явуулахын тулд иргэдтэйгээ бол иргэдээс хүрж байгаа мэдээллийн дагуу бол нэгт хамтран ажилладаг байгаа. Энэ хүрээнд бол сошиал орчинд ямар мэдээлэл тавьж тогтмол мониторинг хийж энэний дагуу аль болохоор хурдан түргэн хугацаанд шийдвэрлэх дээр бол үе шаттай арга хэмжээ аваа явж байна. Манай замын өдөх галийн газар дээр боссон гэж бичлэгдэр дурдж байгаа энэ асуудлын хүрээнд бол холбогдох албан тушаалтнаас нь бол өглөөний байдлаар бол тайлбар мэдээллийг нь авсан. Ингээд шалгалтын ажиллагааг бол эхлүүлээд явж байна. Галийн ерөнхий газар дээр бол тайлбар авахар мөн дуудсан байж байгаа. Замын өдөх галийн газараас маргааш ийм мэдээлэлтэй байна. За хариуцлагын хүрээнд тодорхой бас мэдээллүүдийг өгье гэж бодлоо. Өнгөрсөн онд бол Галийн ерөнхий газрын хяналт шалгалтын дотоод хяналт шалгалтын хүрээнд бол нийтдээ 100 орчим албан агчийг бол шалгасан байгаа. Энээс бол тодорхой хувийг нь бид нар хуулийн албан байгууллагад шилжүүлдэг. Хуулийн хүлээсэн чиг үүргийнхаа хүрээнд одоо авилгал ашиг сонирхолтой холбоотой асуудлыг бол авилгалтай тэмцэх газар орчуулсан мөнгөний хөрвүүлдэг байгаа. Нийт албан агч шалгасан албан агчдын 60 орчим хувь нь бол хариуцлагын арга хэмжээ авагдсан. Үүнээс тодорхойлбол 63 албан агчд бол сахилгын арга хэмжээ авсан. 6 албан агчийг албанаас халсан гэх мэт ийм тодорхой арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. Цаашдаа мөн одоо энэ төрийн хяналт шалгалттай холбоотой дотоод хяналт шалгалтын мэдээллүүдийг бид нар gov.cg-ийн сайт дээр төрийн мэдээллийг ил тод байдлын тухай хуулийн дагуу бид нар мэдээлж байгаа. Ингээд цаг үе бүрд та бүхэнд тодорхой мэдээллүүдийг өгөө явна. Галийн ерөнхий газар